Макароны амралт. Чихэр тусан туслаа гоё амттай. Тансаг зүтэн бас чихэрлэг. Макарон хамгийн амттай. Макарон. Ямар хөөрхөн юм бэ? Бүх цаг үеийн хамгийн хөөрхөн попод. Ядарчлаа. Жахан дуг хийгээдхий. Сэрэд унтаж байх цаг алгаа. Хорон мөч болгон чинь хуваартай. 2 цагт сурчилгаа, 4 цагт дараачин тоглолтын хувцас өмсөж үзэн, 6 цагт ярилцлагадаа өнөө өрөө дахиад нэг тоглолттой. Би заавал Тийм ээ. Нэрээ мартснаас. Тасгал нэмлээ. Чамд урам зэрэг дутагдаад байгаа юм чинь. миний төрсөн өдрөөрөө би амарч бaldгүй мó. Тэгэхээр би төрсөн өдрөөр чи нэг юм бэлдсэн. Төрсөн өдрийн хүргээ. Төрсөн өдрийн хүрээ хайт макароно. Төрсөн өдрийн хүргээ. Тийм ээ, хэлхээ мартчихж төрсөн өдөртөө зориулж өнөөдөр шүтэн бишрэгчтэйгээ уулзна. Юу? 10 цент. Одоо 4,000-ыг цуглуулад энэ сарын түрээсээ төлчихнө. Шүтэн бишрэгч үү? Тийм ээ, би байна, макарон. Дахиад 10 цент. Өнөөдөр би азтай байна шүү. Нэг өдөр 20 цент. Хөөх. Хачи юм аа. Намайг танихгүй байна. Чихэр амттай мөн. Гүйцэд болсон гайдал бас амттай. Нэг удаа би халтраад сүүгээ шалан дээр бүгдийг насгачихсан. Дахиад гайдал жимс байна уу? Тэгвэл аваад хувцсыг өмсүүлээрэй. Сайн уу? Намайг сүү гэдэг? Чамайг ингэдэг үү? Макарон. Макарон гинэ. Уулзаж байгаагүй юм байна. Чи манай хотод шинээр ирсэн юм уу? Тоглолтоор ирсэн юм л да. Сайн байна. Шинээр ирсэн юм чинь би чамд хотоо танилцуулъя. Явъя. Зөндөө олон хөгжилтэй юм байгаа. За. Хотын хамгийн гоё тоглоомын газар. Зөндөө олон гайхалтай тоглоомтой. Би ерөөсөө ийм газар ирж байгаагүй. Хөөе хардаа. Цогтөг тоглоом. Тоглоод үзтээ. Түрээсээ төлөхөд энэ цент надад хэрэгтэй л дээ. Гэхдээ анхны тоглоом чинь нахаар би өгье. Ямар сайхан юм бэ? Толгойн цаг. Яг энэ. Тэрийг. Ганцыг зохиж чадсангүй штэ. Ямар хэцүү тоглоом бэ? Заримдаа хамгийн уур хүрэгдэг хүнээ бодож чадвал энэ тоглоомд хождгийг. Тийм үү? 4 цаг дараачин тоглолтын хувцас өмсөж үзэн. Өнөөдөр завгүй. Манай менежер намайг чихэрлэг мэдэж болохгүй гэсэн. Энэ дараагүй гэдгийг харуулад өгье л дээ. Асан да ячраа. Мачи. Баярлаа. Амттай байна. Хатхуу. Манай менежер намайг чихэрлэг мэдэж болохгүй гэсэн л дээ. Макароныг чихрэл хийдэг үсттэй. Тэгвэл ядгийн ганцыг хазчихъя. Амттай юм аа. Хөөе, чи сахалтай болчлоо. Би ноён талах бай. Хөгшин бас ууртай. Инээдтэй юм аа. Ноён талах гэж хин? Ноён талах гэж манай дарга хотын хамгийн шилдэг үсчин. Юур боссын. Таанч намайг алдаа гаргахаар уурладаг. Их уурладаг. Ямар этгийг би мэднэ. Чи бас ууртай хөгшин дарахтай юм уу? Заримдаа өөр ажил хийдэг байсан ч болоосаа гэж хүсдэг. Заад яв. Чамд харуулах зөндөө юм байна. Бүгдийг хавмаар байна. Ямар хөөрхөн юм бэ? Хөөх, танаа цагдаг ийж бүрдэн. Хөөх, янзтай гоё байна. Тийм үү? Чихэр тусан туслаа гоё амттай. Тансаг зүтэн бас чихэрлэг бомбом. Рокет дуулах хамгийн гоё. Хөгжилтэй байлаа. Зургийн бүхээг рүү орцгоё. Тэхүү? Юу гэсэн бэ? Зургийн бүхээг? Чи өөр нь зураг авахулж байгаагүй юм уу? Зургийн бүхий гайхалтай штэ. Би сурталчилгаанд, цоврал кинонд хэдэн сэтгүүлийн сурчлагын тоглосон. Харин зургийн бүхий гэж мэдэхгүй.
Тэгвэл ороод үзээ. Явж дурсамж үлдээцгээе. Сая pop шүтээ макарон байсан уу? Юу хийж байгаа юм бол доо? Камерын баг хаан нуугдчих ба. Зүгээр л машин руу хар. Гарлаа. Чи ямар тэрэг харагддаг юм бэ? Үгүй шудраг бус энэ. Ахид ахуулъя. Бүгдээрээ яста гайхалтай гарчээ. Инээдтэй юм аа. Залуухан pop шүтэн болзож байна. Сайхан шууган дэгдэн дээ. Чамд сайхан байсан гэж найдаа. Өнөөдөр янзтай сайхан байлаа. Чиний амьдрал их хөгжилтэй байхаа. Баярлалаа. Би өдөр хөгжилтэй байхыг хичээдэг. Чи ч гэсэн тэгдэг үстэй. Надад үнэхээр хөгжилдөх цаг байдгүй. Менежер их шаргуу хуваараар ажиллаулдаг юм. Ажилгүй үедээ бэлтгэл хийдэг. Хурдангүй гэж. Нэрэ тиймдээ дарагдаа загнуулах хизээ сайхан байлаа да. Гэхдээ үйлчлэгчдийнхээ инээж байгааг харахаар загнуусны үр дүн гардаг шүү дээ. Хэдий хэцүү байлаа ч гэсэн хүмүүсийг жаргалтай болгож чадаж байвал би ажилласаа хийжээ гэж бодно. Төрсөн өдрийн мэнд хүргэе. Миний шүтэн бишрэгчэд жаргалтай байгаа юм шиг санагдсан шүү. Нэрэ өнөөдөр миний төрсөн өдөр. Юу? Нэрэ юу? Байцаарай. Энэ 7 хоногт орой хоолндоо идэх гэж байсан юм. Гэхдээ чи идтээ шоколадтай билүү? Үгүй хэрэггүй. Надад өгч битгий гарзал. Гарз бишээ. Хуваагаад идвэл илүү амттай. Ингээд яаж асаах вүлээ? Макарон, төрсөн өдрийн мэнд хүргэе. Маш их баярлалаа. Манай ус чинь тавтай морил. Залуу минь өчигдөр pop шүтээ макаронтой хамт байсан залуу чи юм уу? Макарон pop юу яасан гинэ? Йоо, сонсоогүй юм уу? Макарон одоо дэлхийд шуугаан дэгдэж байгаад. Өчигдрийн зургнуудаа надад өгөх юм бол чамд $10,000 өгье. $10,000. Тийм ээ. Ийм их мөнгөтэй болчихвол түрээсэндээ санаа зовлох болно шүү дээ. Зургнуудыг холоод ирэх гэрт байгаа. Сайн байна. Маргааш ирж авъя. Тэр зургнууд хайчч ба. Зургнууд амьдралыг минь өөрчилнө. Тийм ээ. Ах дүүнэр минь санаа зовлох болно. Аав ээж тэтгэвртэй гарч болно. Энд байна уу? Тийм ээ. Мөн байна. Хурдан явъя. Хамгийн гол нь шинэ найздаа хадгалах илэрхийлмээр. Хөгжилдөө шинэ хадгалын явдалтай очих цаг гаргах нь чухал гэдгийг надад ойлгуулсан. Юу? Алга болгосон гэдэг чи юу гэсэн үг юм? Тийм ээ. Миний буруу ирэх мэ. Мөнгө авна гэж саналтгүй шүү. Сайн байна. Бас л амжилттай. Таслбар чи сайн зарагдаж байна шүү. Бас шүтэн бишрэгч чинь захиа явуулсан байна. Үсчний газарт найз чинь үргэлж байгаа шүү. Мөхөөлдөс цугцсан нь. Манай амт чарвангууд 100% органик, шарвин болгонд хайраа шингээж хийдэг. Дээр нь агш модны жуус, шинэхэн жимстэй. Хамгийн гоё амттай. Харин энийг танд. Ямар амттай харагдаж байна? Харин хоолой дээрээ. Би шарвин идмээр байна. Дараа чи шарвинг надад өгнө гэсэн штэ. Өнөөдөр цэсэнд хөлдөөсөн хар хайган загас хөлдөөсөн жимээс. Дахиад л дандаа л хөлдөөсөн хоол иддэг үсттэй. Хар хайган кальцар баялаг болохоор ургаж байгаа ясыг чинь бат бөх болгоно. Мөхөлдөс ясгүй штэ. Идмээргүй байна. Дахиж хүйдэн хатуу загас идмээргүй байна. Төгс нийлэдчи. Чиний дэглэм гэж хэрэг алга 31 амтны ангиас 31-т нь явж байна. Одоо суугаад. Миний хоолны дэглэм манай ангитай ямар хамаатай юм? Миний шууд угарчлаа. Зүгээр дээ цэцгэх юм. Бүлэхэн хайлтг хоол идмээр байна. Бүлэхэн хайлтг хоол идмээр байна. Бүлэхэн хайлтг хоол идмээр. Ахаа түлэх хэлээ. Мөхөлдөс
Яаж бүлээн идэж болдог юм? Хөлдөөгчнөөс гаргал юм бол шууд л хайлцхан шүү дээ. Ийм юм идэж байснаас хайлсан нь дээр гадагшаа гарч шарван бас корндог гэд юу дуртайгаа идмээр байна. Халбах минь. Зүгээр явуулж гаа. Өлсгөр аянда буцаад ирнэ. Одооноос би хөлдөөс хоол идэхгүй. Бүх амттай хоолыг одоо бүгдийг идэн дээ. Попкорн аваарэ. Амттай сайхан попкорн яшөө. Диваач юм аа. Май. Үнэн гэж үдэ. Талах тюбээр харсан хөөсөн чихэр байна штэ. Хөх, чихэн корндог. Өдөгс хаслал чихэрлэг мөрлөө тавстай. Үнэхээр гоё амттай юм аа. Би хөлдөөгчнөөс гарсандаа үнэхээр баяртай байна. Талах тюбээр гарсан нөгөө шарвингийн газар байна. Шарвин би очлоо. Би юу болоод байна? Ихтэй дараа чи шарвинг надад өгнө гэсэн. Оюун талх агаарж уулагч авах хооронд ягаад энэ сэнсийг ав гэсэн юм бол? Уг нь сэрүүхэн гоё юм аа. Энд юу басан юм бол? Мөхөлд газар унчихсан байна штэ. Хөөе, чи зүгээр үү? Мөхөлдөс хайлж байна. Салхинаас болоод мөхөлдөс газраар нэг урсаад байна. Хурдхан шиг үсчин рүү аваач. Альвэ жаала, тисгэм шүү. Альвэ. Өнөөдөр чигнэгдэх нэ. Би жигнэсэн талах болох нэ. Эрхмээ зүгээр агаарж уулагч асаа л та. Байц. Хогны мөнгө их гараад байгааг мэдэж байна уу? Халууныг оюун санаагаараа давж гарах ёстой. Сэрүүцгэж жаахан арга ухаан гаргахтал болно. Хөөх, ямар сэрүүх юм бэ? Өмнөд туйшгэл. Эрхмээ баларсан шүү. Би газраас мөхөлдөс оллоо. Энэ хайлаад байна. Мөхөлдөс хөлдөөгчөнд байх ёстой. Гадаа юу хийж яваа юм? Одоо тэр жугал биш ээ. Шоко хурдан агаарж уулагч асаагаараа хурдл. Тэгээ чи зүгээр ламдтай хоол идэх гэж хөрөгчнөөс гарсан юм уу? Тийм ээ. Загас бандуу идэхээс залхсан. Дахиж тийшээ хизээж очихгүй. Гэхдээ хэрвээ энд үлдвэл чи хайлж дуусна. Насаараа хөлдөөс хоол идэх ямар байдгийг та нар мэдэхгүй штэ. Сүү, яах гэж нааш навчирч байгаа бэ? Хайрлахгүй гарах байхгүй гэж үдээ. Та чадахгүй нь өөр хийн чадах юм бэ? Талхаа. Чи манай үсчний өмнө ялцгаа заваа юм асгасан уу? Яаж ядаж байна? Би зөвхөн сэтгэл татам чанараа л асгасан. Тэнгэр минь ноён талах сэтгэл татам чанараа асгаад байна штэ. Явлаа. Тэгвэл хэн ч юм асгаад айчихсан байна. Одоо манайхаар ялаа л үйлчлүүлж байна. Би асгаагүй маанаг минь. Энд уга мөхөөдөс асгасан юм. Йоо, энэ шавгар аягтай кастар сүмс энд юу хийж яваа юм? Яцхан мөхөөдөс байгаамаа. Гоё амттай хоол идэх гээд хөлдөөгчөөс гарсан чинь хайлаад эхэлсэн. Тэгвэл зүгээр хөлдөөгчтэй хувцсанд хийчихээчтэй. Хөлдөөгчтэй хувцаа. Тийм ээ. Хуулийн зарчмыг ашиглаж хүйтэн агаар ялгаруулдаг хувцас. Би 3 дугаар ангид байхдаа ганцаархнаа зохион бүтээсэн. Хөөх, ноён чипсээ. Та мөхөөцөг хайлахгүй байхад туслах уу? Би хайлж байна. Чамд туслах ёстой нэг сайн шалтгаан хэлээд. Сүү, үгэнд нь итгэхэд байгаа мó? Чипс хэзэнээс хөлдөөгчтэй хувцас хийдэг болов? Тэр үнэн шүү. Ноён чипс жаахан ухаантайч гэсэн. Ихэнх чипсүүд юмыг бодлуулж орхидог. Йоо, би ямар ухаалаг вэ гэдгийг харуулад өгье л дөө. Яа. Наадах чинь яг яадаг юм бэ? Зүгээр чимээгүй харж бай. Дараа тат. Чихэрлэг юм аа. Энэ зүгийн болов. Юу хийгээд байгаа юм бэ? Наадах чинь бүгдийг нийлүүлж наадаг цав уу? Бачгалаа. Хэн мундаг чипс юм шиг байна. Харж бай. Энэ хувцас 5 төвшний хүйтэн агарыг ялгаруулдаг. Нэр хүүтэн юм байна. Яг хөлдөөгчөг. Мөхөөцөө өмсөд үзтээ. Өмсмөргүй. Намайг мангас шиг харагдуулна ш. Юу гэх гээд байгаа юм? Бөө юм болж байж хийж байхад чинь. Их муугаа байд би өмсөхгүй. Дог тоохоо болохгүй гэж байгаа хүүхдийг буруутгаад яах вэ? Юу яриад байгаа бэ? Энд чинь бараг л дэлхийн хамгийн хүйтэн хувцас. Энийг хүйтэн гэх юм бол чамайг яаж үсчин гэх юм бэ? Тэнд нь жаахан тохируулга хийгээд энийг өөрчлөөд Та гоё болгоод өгч чадахгүй ирхмээ? би юу? Ямар болж гоё байгаа биз? Яста гоё юм аа. Хурдан өмсөж үзмээр хамгийн мундаг ирхмээ.
хөдөөгчд байгаа юм шиг би ахад өөрийгөө мэдэрч чадаж байна. Би чиний өмнөөс баярлаад байна. Одоо хайлна гэж санаа зовдгоо боллоо штэ. Ноён чипсний тарих, ноён талхны бүтээл чанарын ачаар бүгдээрээ янзтай гоё зүйл хийлээ. Та хоёр хамтарч ажиллаач. Юу? Би энэ талхан толгойдтой ажиллах юм уу? Би яхаараа энэ чипсийг мөрөндөө үүрэх ёстой. Чи сая юу гэсэн бэ? Хоёулаа явж харгаа идэх үү? Ягаад нөгөө Red Cube-ээр гарсан? Эхлээд нэг тийш очмоор байна. Ингээд цонхтой шармгийн газар ирчихсэн байна гэж үү? Дараа чи шармиг надад. Энийг идэх гээд хөөрөөд байсан юм уу? Зүгээр л гоё юм аа. Амттай байна. Идэрээ ээжээ. Гоё амттай байна. Ха, ажиггүй юм байна. Хараал хүрсэн харш. Сони юу вэ мушгаануудаа? Өнөөдөр та бүхний мушга талах тийш орно. Фрая харшийн талаар хачирхалтай домог байдаг. Шинэхэн хосууд нүүж ирсэн боловч харшид гал гарч хосуудыг хэтэх шаржигнуур болсон. Тэрнээс хойш энэ харш сүнстэй болсон юм. Аль хэдийн нуруугаар хүүч таагаад явчихлаа. Хосуудын үнэт эрдэнэс одоо ч гэсэн энэ байшинд байгаа гэсэн. Энэ юу вэ? Шинэхэн хосуудын зураг юм байх та? Яасан бэ юу болсон? Суглаад хоцсон гэж хэлээж. Бид хоёр Brad Pitt-ээр мушгаа талхны галзуу бичлэгийг үзье. Энэ сүнстэй байшин руу ороод гарч ирээгүй. Чинхэн ажил олж хийхгүй дээ. Үзэгчдийн тоогоо нэмхийн тулд сүнстэй байшин руу орж байдаг. Яана гэж бодсон юм бол. Та энэ байшинг сонсч байгаагүй мүү? Их алдартай штэ. Дотор нь том үнэт эзэл нууцсан байгаа гэсэн. Юу? Үнэт эрдэнэсээ? Тийм ээ. Сүнстэй хосоод үлдээсэн ганцхан үнэт эзэл алт мөнгө байгаа. Та хайчих гэж байгаа юм байна ирэх мэ? Хаашаа байх вэ? Хурд явъя. Эрдэнэс өөрөө олдчихгүй шүү дээ. Би ормооргүй байна. Энэ бол бидний зүгтх ёстой хэсэг. Тэгж битгий бодоо. Эн чин тансаг харш. Эрдэнэс биднийг олоосой гэд хүлээж байгаа. Битгий аймхаа талах шиг бай. Миний футбол дуусах хэдийгээр залуу байна. Санаа зовхгүй юм. Зүгээр сарсан баг байхнууд гараад явчлаа. Юу? Би айгаагүй. Та хоёрыг шалгаж байхад. Байцаараа. Их муухай газар юм шиг санагдаад байна ирэх мэ? Надад ч гэсэн. Гэртээ харж болох уу? Битгий айц тавта. Нарийн бовны газартаа суугаад байвал хэн ч эрдэнэс олохгүй. Борё. Цагаа үрээд байна. За. Сүнснүүд мөнгө хаан уусан байж болох юм. Ямар амар юм бэ? Бие барьж үз. Хөө, эрдэнэс шиг юм үнэртэж байх чинь те. Энэ биш, үгүй. Энэ биш. Энэ чинь юу вэ? Баахан хэрэггүй хогол байна. Яасан бэ? Тэр юм хардаа. Сүү. Энд чинь гимгүү хорхоо байна. Айх шалтгаан биш. Хорхоо гинэ. Олцоолоогүй бол битгий худлаа хашгираад бай мэдвүү. Гэхдээ би чамнаас айдгаа юм чинь яах юм бэ ирэх мэ? Тэр яах вэ? Өрөөг нэг зэцгээе. Би аймхай сүү биш. Би аймхай сүү биш. Оо, бойлж үз. Ингэж угаад гашлах гэж байгаа юм. Яваад хөргөх ч юм уу? Өөр газраас хай. Гүзэл зүгний чанамал байна ирэх мэ. Чанамал? Энийг хардаа. Жимсний чанамал. Айхан байхгүй гэж хэлээ үсттэй. Аймхаа шүү. Миний санаж байгаагаар та ч гэсэн надтай адилхан айсан штэ. За. Ингээд нөгөө эрдэнэс хаан байна. Хоёр давхурд байгаа юм болов уу? Оо, тэгвэл хоёр давхар лөө. Намайг хүлээж бай. Энэ намайг айлгаад байна. Зүгээр дундад 100-ны хуйг дуулга байна. Баян хүмүүс дандаа гэртээ тавьдаг юм. Энэ нэг л хажим байна да. Суу, төргөлж үзээ. Одоохон очлаа. Суу, бас яава. Энэ амар хуйг дуулга сая хөдлсөн. Энэ хуучны юм дотор юу ч алга. Чи айлдгүй дээ сүү. Бүх юм зүгээрээ сүү.
Гэхдээ л энэ хуйг дуулах сая хөдөлсөн юм да. Би худлаа ярихгүй штэ. Шоко, би энэ байшинд үнэхээр итгэхгүй байна. Нэрээ сүнстэй юм болов. Сүү, чи хорхоноос болж айж сандарсан. Бас жимсний чаналыг цус гэж бодсон шүү дээ. Сонсолтоо, энд нэр хачи юм байна. Намайг айлахаа боль. Шоко, ардчих. За бас яаваа. Яас, олчихсон уу? Бас яагаад хашгираад байгаа юм бэ? Ханад дээр Хард чинь зураг. Зураг. бас тэр. Та хоёр чинь яаж чад байгаа юм бэ? Миний ажил ийм үнэтэй биш ээ. Зүгтаад явчих байгаа юм уу? Явж л байхгүй юу? Эрдэнэсийг олохороо би л авна шүү. Та хоёр ч татгалзаж чадахгүй л дээ. Одоо явж эрдэнэсээ олцгоё. Энэ мастер унтлын өрөө бололтой. Хэрвээ би баян байсан бол юмнуудаа орон доор нуух байсан. Тийм ээ, энд байгаа гэж бодсон юм аа. Хөөх, эрдэнэсийг олчихлоо. Чонг. Сүнс. Тогтараа. Яагаад ууттай чипс байдаг вэ? Юу? Энд яхаараа бүлээн кофе байдаг юм? Яхаараа ийм газар ууттай чипс бүлээн кофе байдаг вэ? Нэг л биш байна да. Ха? Базара. Фошин мөнгө байна. Сүү, Шоко. Энэ ямар учиртай юм? Тийм ээ. Базара. Чи сая талхын ямар хурдан бүйж гарахыг харсан уу? Мөнгө нөхөд тэр $1 давны үсийг хэрэг болно гэж хэн санагд. Тэнгэр минь. Тэр задуу бидний банкнаас угаасан мөнгөийг авах шахлаа шүү. Хулгайсан. Талхаар хинж тоглолтгүй юм шүү. Энэ хоёрт бусдыг хурах ямар байдгийг мэдрүүлээд байна. Энэ тоглоомыг хоёр нарийн бов тоглолтгийн урт бяслагнуулаа. Аймаар харагдуулахын тулд нүүрэн дээр чинь цөлцгий түрхлээ. Нэрс үзээжний чанамлаар сүйд бүсгүй бодолт хий. Энэ хуучирсан орны давуугаар эртний хурмын даашинцыг хийлээ. Төгс. Одоо чи сүйд бүсгийн сайхан үгсэн сүнс боллоо. Шоколадтай сиропор сорив тавина. Мэргэл модны самрын өрмөг шанцаа хийгээд та хоёр дуу цаадсан. Ингээд гайхамшигт сүнс хосуу. Ингээд хувцалчихсан чинь үнмшилтэй байна. Тэр тэнгүүдийг хуурах цаг боллоо. Базара гэрэлгэнд яаж хваа? Ёо. Хөөе. Зураг дээр байсан хосууд байна штэ. Бидний тайван морь. Чөтгөрүүд яв. Бидний авраач. Өөдгүй дээрэмчдэг ингэж байвал таарна. Энэ хуучны юм чинь юу вэ? Коко сүү хоёроо. Шоко сүү хоёртой их адилхан юм аа. Хоёроо. Энэ зураг та хоёртой их адилхан юм байна. Тэрнээс хойш энэ газар сүнстэй болжээ. Зурган дээр байсан хосууд байна штэ. Базара. Төрхөлөөгөр. Ноён талх тэр газраас буцаж ирэх гэж хэр удах бол? Хэн мэдэх вэ? Эрдэнэсийн андаа явж байгааз. Хойлоо буцаж ирсэн болсон юм. Энд би чих үсэд ивгүй байсан шүү. Сүнстэй байшин. За ингээд болчихлоо. Яг жоох шиг болчихлоо. Энэ Халлоуины өдрийн нийшилдэг хувцас гарцаагүй би доолно. Ордхон Халлоуины баяртай явцгаая. Таяг 6 өнгөрүүдээрээ. Сүүлчийн үйлчлүүлэгчээ явуулчихлаа Шоко. За, Халлоуины өдөр шүү дээ. Орой юу хийх вэ? Би гэртээ аимшигын кино л үзэндээ. Харин чи юу хийх юм? Би найз бяслагтайгаа хамт нүрээ хувиргаж байгаад явж чихэр зоглуулнаа. Хөгжөлтэй. Хүлээгээрэй. Сүү, Шоко, надтай хамт хүүхдийн парк явах уу? Тантай хамт уу?
Явмааргүй байна. Хамт явъя л да. Халууны баяраар хүүхдийн парк орох бол миний мөрөөдөл штэ. Би бяслагтай хамт чихэр Нэг хайрцаг чихэр авч өгье. нэг хайрцаг уу? За би харж кино Чи маргааш ажилдаа ирэх хэрэггүй. ойлголоо. Та нарын хүссэн болгоныг биелүүлэх болохоор надтай хамт хүүхдийн парк яв. Тэгье. Хурдан явцгаая. Дэгэ. Ноён тахаа ямар гоё юм бэ? Ямар байна? Хамт ирсэн зөвдсөн байгаа биз? Энд байгаад байлгүй явж тоглоом дээр сууцгаая. Явцгаая. Би гинтэйгээ борвэ. Хэм юу ч алга. Иймэрхүү тоглоом дээр сууж байж л хүүхдийн паркд ирлээ гэж хэлж болно шүү дээ. Харин тийм илүү аймаар юм байхгүй юм бах та. Тэрийг хардаа хоёроо. Сүнстэй байшин байна. Цаавал орох хэрэггүй дээ. Чимээгүй байцгаа. Эхтэй энэ хөвд яагаад хинч Харин байхгүй тийм юм ээ. болов? Дэндүү аймаар юм болохоор тэр юм бах та. Хурдан орцгоо. Яагаад юм эвгүй юм бэ? Тэгэж сүнс гарч ирэх гэж байгаа юм шиг. Битгий. Эмчин. Авсан шүдэ. Жаалууд. Арай энэ дотроос цус орж үсрээд гараад ирэхгүй үсттэй. Битгий гараарай. Битгий гарч ирээрээ. Битгий. Чи юу вэ? Энэ чин цус соргч юм уу? Ямар ч нүүр хувиргаж талгаа. Би бүтлгүүцтэй. Юу вэ? Мэдхгүй. Энэ чин туршилтын өрөө байна. Ноён тахаа тэрийг хардаа. Нэг юм байна. Юу вэ? Зүгээр л аяган бялуу байна штэ. Чи арай харанчтайны дүрд хувирсан юм биш үсттэй. Ямар сүнстэй байшин гэхээр ийм байдаг байна. Инжиних Нийтийн оршуулга гэнэ. арагаас гараад ирэх гэж байгаа юм шиг л. Ухаа ороод харалдаа. Ноён талгаа та зүгээр үү? Юу вэ? Ямар ч бодог шунхаалга. Иймэрүүлэл харагдаж байна да. Аймар биш байна уу? Уучлаарай. Сойн. Ноён талгаа хамт явцгаая. Энэ одоо юу вэ? Энд зурагт байна. Ноён талгаа зурагт нь гинэд асчихсан. Зурагтан дотор нь худаг байна. Тэрийг хардаа худаг дотроос юу гарч ирж байна. Таашаахгүй. Ноён талхаа сүү. Сайн харалдаа. Намайг гаргаад өгөөч. 1 2 татаад. Чи зүгээр үү? Баярлалаа. Хөөх, үс чинь ямар гоё юм бэ? Хаана янзлуулсан? Ноён талхны өсчний газарт янзлуулсан. Энэ чинь юу вэ? Бөө мөнгө төлөөд орж ирж байхад сүнснүүд ямар ч нүүр хувирал талга байна. Инхээр чинь яаж орлого орох юм бэ? Аимшир битгий ингэдэг уурдалдаа ирхмээ. Уучлаарай. Ормыг чинь их хугалсан уу? Уучлаарай. Өнөөдөр хаалавин гээд бүгд хамт бэлдэж байсан чинь нүүр хувиргагч маань эрх замда осолд ороод нүрээ ботуулж чадсангүй. Цэнгэлдэхэд ирсэн хүмүүст сайхан дурсамж бүтээж өгөхийг хүссэн юмсан. Одоо тэр чухал биш ээ. Сүнстэй байшин дампуураад би даачилгүй болох нь байна. Ингээд дуусна та. Дампуурч. Өрөвдмөр юм ирхмээ.
Харин тийм ээ. Ноён талхаа та эднийг Халлоуины сүнс шиг хувиргаад өгчөхөд болно шүү дээ. Би юу? Ой, бидэнд туслаач ирэх юм ээ. Та алдартай усчин болохоор биднийг аймаар царайтай болгож чаднаа ноён талхаа. Үгүй бидэнд ус тасах юм юу ч байхгүй. Тэрнтэй битгий санаа цаава. Энэ шуламсын галтгоонд крем, жимс, сироп хэрэгтэй бүх зүйлс байгаа. Тэгвэл янзлаад үзэх үү дээ. Ноён талхыг зөвшөөрнө гэж мэдсэн юм аа. Ноён талхаа. Цус сурагчийн гол зүйл бол цав цагаан царай. Уруулын кетчупээр час улаан болгож бутаад шоколадны сиропор ус хийснийхэн дараа шавгар эвэр хийгээд цус сурагч. Франкенштейний гол зүйл нь ногоо. Шоколадны гээлээр ус зураад шоколадны сиропор энэ тент нь ойдол зурсныхаа дараа ясан жигнэмгийг олоор нь хуваагаад толгойных нь хоёр талд наачвал хэнж харсан Франкенштейн шүү дээ. Араг ясан бол амархан толгой дээр нь сүүн крем тавиад нүх шиг ухрахад онгор хой хамар зураад зэвүүн инээмсэглэлийн зураад өгвөл хүн аймаар араг ясан болно. За бидэн боллоо. Халлоуинд шулмас дутаж болохгүй. Чигнэмгээр малгай тавьсныхаа дараа эрен сүүн крем түрхэд шоколадны үүрмэг цацаж өгөөд нэрсний чанамлаар уруулын буудаж ихвэл Халлоуины шулмас болчихж байгаа юм. Яг л Халлоуины чөтгөрөөчиг байна. Ирсэн зочнож бүгд айх байх. Ноён талхаа танд маш их баярлалаа. Эцэст нь ингэж нэг дөрөд орж чадах нь. Энэ үхний төлөө зүгээр дээ. За, зочдоо онцгой Халлоуин бэлгэлтэй. Мэдээ. Чөтгөрөөдөө баярлалаа. Сайхан үзүүлбэр үзүүлээрэй. Баяртай. Сайн яваарай. Хөөх, өнөөдөр ч гэсэн ирхмээ та сайн зүйл хийлээ шүү дээ. Эд нарч цалингаар тасрахгүй л юм байна. Нэрээ бодоод байсан чинь ус засны хөлсөнд аваагүй юм байна. Эргээд орё доо. Хүлээгээрэй. Яагаад эндээс гарч иж байгаа юм? Би сүнстэй байшинд байгаа жүжигчдийн амар болгож хувиргасан юм аа. Наадах чинь юу гэсэн үг вэ? Тэнд хүн байхгүй штэ. Юу дотор жүжигчд байсан шүү дээ. Яалаа гэж дээ. Жүжигчд хараахан ирээгүй л байна. Халлоуины баяр болж явахад сүнстэй байшингаа нэгээгүй байдаг яах учраач болохгүй байна. Шуурхай мэдээ. Өнөөдөр талхчны хотын хурдны зам дээр том хэмжээний осол гарсан байна. Уг автобусанд талхчны хотын сүнстэй байшинд ажилладаг жүжигчид сууж явсан бөгөөд одоогийн байдлаар бүгд эмнэлэгт хүргээгдээд байна. Хардаа, сүнстэй байшинд таашны жүжигчдтэй адилхан юм байна. Тийм ээ. Тэгвэл түрүүн бидний харсан талхнууд Жинхэнэ сүнс. Гэнт яагаад гүгээд явчих вэ? Энэ дотор юу харсан юм болов? Энэ сарын зайрмаг. Та нар дараа сард энэ сарын зайрмаг шалгаруулалт болохыг мэднэ үстэй? Өөр өөрсдийн онцлогийг харуулах тэмцээн болохоор бүгдээрээ маш сайн бэлдээрээ. За тэгвэл одоо өөрийгөө танилцуулах бэлтгэлээ хэн эхлэх вэ? Би. За, үзэлцээний зайрамгаас эхэлцгээе. Бүгдээрээ сайн байцгаана уу? Эсвэлэн чихэрлэг хайртай учирсан мэт санагдуулах гүзэлтгэнтэй зармаг байна. Нэг удаа би бол амттайхан зармагэн дээр сэргэмээр сэнгэнсэн гүзэлтгнийг хасгаж өгөөд эсвэлэн чихэрлэг амтаараа бүх хүний хайрыг татаж байгаа. Баярлалаа. Эсвэлэн чихэрлэг танилцуулган сонсож дууслаа. За, дараагийнх нь хэн танилцуулах вэ? Багшаа би танилцуулъя. Шоколадтай заримга чи одоо танилцуулаарай. За. Дүнгээс болоод хямарч байна уу? Дурлалаас болоод хямарч байна уу? Стрессийн эсрэг чихэрлэг зөөлөн шоколад шүү дээ. Нэг амсчих юм бол зогсож үл чадах хамгийн чихэрлэг амт шоколадтай зайрмаг байна. Чихэрлэг гэвэлж үнэхээр шоколадтай зайрмаг л да. Хийгэлгүй дээ. Гинэдийн юу өнөр вэ? Хата зайрмаг байсан байна. Үзэлцэг нь шоколад,
Бүгд хуучинсаг юм аа. Гата зармаг байна. Тийм ээ. Сайн байна уу? Би бол гата зармаг байна. Хамар бустарлаа. Миний үнэр хурц байна уу? Юу гэж байна? Толгой дээр маань сайхан амттай шоколад татсчихаар заримгны ертөнцийн өсөж дэвших од. Гата шоколад болон хувирн. Нэг амсах юм бол ястаа салж чадахгүй байх шүү. Гата шоколад уучихлаа. Тийм болж өөр шүү дээ. Хөөх, гата шоколад өөртөө үнэхээр ихтэй юм аа. За, бусад найзууд нь ч гэсэн өөрсдийгөө танилцуулах уу? Охтын сонголт Инторын зармаг байна. Нялуун биш зөөлөмт карамел амонд байна. Амьдралын чихэрлэг бас гашуун амтыг зэрэг мэдрүүлэх ногоон цайтай зармаг байна. Ялалцсан гялтганах гэрэл дод зармаг байна. Бүгд сайн бэлдсэн байна шүү. Тэмцээн ч яста сайхан болох байх та. Өөрийгөө танилцуулаагаа зармаг одоо байгаа юу? Төр хүлээгээрээ ванильтай зармаг өөрийгөө танилцуулах байна. За тэгвэл одоо өөрийгөө танилцуулаарай. Би юу? Хурдан гараа. Сайн байцгаана уу? Намайг ванильтай зармаг гэдэг би цагаан өнгөтэй сүүгээр хийгдсэн. Заримгийг бүгдийн сүүгээр л хийдэг үстэй. Харин тийм. Тэгээд би ванильны үнэртэй тэгээд юу Одоо танилцуулган дуусчихсан уу? Хурдан суудалтаа суугаарай. за Дараа 7 хоногт болох тэмцээндээ бүгдээрээ сайн бэлтцгээгээрэй. за бирлээ. Ирчихвөө. Ямар нэг юм болоо юу? Яагаад ингэж унжижхав? Ирэх 7 хоногт энэ сарын зармаг тэмцээн болно. Надад гайхуулах юм юу ч алга. Гүзээлзгэн шоколад ногоон цай тэгээд бүр гата шоколад хүртэл нэр хүндтэй бэл хэтэрхий ингийн байна. Намайг яагаад ванильтай зармаг болгож төрүүлсэн юм бэ? Ванильтай зармаг байхаар яад. Сонсож бай. Манай ванильтай зармаг бол хамгийн эртний олон жилийн түүхтэй алдартай гэр бүл. Тэгсэн яасан гинэ? Алдартай гэр бүл байлаа гэд яах юм? Хинч сонирхгүй байхад. Юу? Тэ хаагаа нэхгүй юу? Хөгшөөн тайвшир. Эртэд бас ингэж гараад явчихсан. Энэ хоёрт яаж чадваа бэ? Ер нь шилжилтийн нас нь л юм шиг байна. Нэрээ 80 талхаас тусламжгүй. Энгэнэ. Яагаад бэ? Талхчны хотын шилдэг үсчнийг хэлж байна. Ээжгсэн үгтэй. Яагаад бүлдүү жимсдүүд ийм ихээр өвгрөөд байна? Бүлдүү талах болгох шаардлагатай байна. Би өөрийгөө сүйтэй зармаг болгоно л гэж бодлоо. Тэр жаах вэ? Зармагны гэр айл. Ноён талгаа тэр тасган харагдаж байна. Тэр тасганд л зармаг амьдардаг бах. Төргөн очсон байна. Тэгээ. Би яагаад заавал ванильтай зармаг болоод төрчихсөн юм бэ? Ямар ч одоо зөвлгүй зармаг надаас өөр алга. Миний хөө зочин ирлээ. Үгүй хинтээ ч уулзахгүй. Зармаг найз минь сайн уу? Сүү аха. Ноён талга өрдлөө. Уулзал би удажээ. Энэ сарын зармаг тэмцээн болох юм биз дээ. Бид эндүү ингийн болохоор тэмцээнд орсон ч сүүлийн байранд орох нь тодорхой. Оролдож үзег байж юу гэж байгаа юм бэ? Тийм ээ ноён талгаа. Тийм ээ, угаасаа сүүлийн байранд ор. Юу? Ванильтай заримыг бол бүх заримны суур тэрийг мэдэхгүй юм чинь сүүлийн байранд орох нь тодорхой биз дээ. Сүүр байлаа гэд яадгийн. Ямар ч анхаарал татах юм алга байна. Цагаан ванильтай заримыг дээр шоколадны сироп түргэх юм бол гоё шоколадны сироптай заримыг болно. Гоё шоколад хийдэг болчлоо. Баярлах болоогүй. Нэрс тавиад. Үзээлзэг нэр цэцэг хийж хөвл хөөхөн жимсэн цэцэгтэй заримыг болно. Тэнгэнсэн хааны навч тавиад зүрхэн хэлбэртэй шоколадын жигнэмиг тавьж хол хамгийн гоё заримыг болно. Үнэхээр гоё зармаг болчихлоо. Ванильтай заримыг бол зургийн цагаан цаастай адилхан ямар ч чимэглэлтэй сайхан зогцсон. Үнэхээр гоё зармаг болчихлоо. Ванильтай заримыг бол зургийн цагаан цаастай адилхан ямар ч чимэглэлтэй сайхан зогцсон.
Хүүхдүүд минь яасан бол энэ сарын зармик тэмцээнд хүрэлцэн ирсэн эцэг эхчүүдтэй баярлалаа. За тэгэхээр одоо ихний оролцогчдод дуудъя. Гүзэлцгэнтэй зармик. Хөөх юм аа. Бүгдээрээ сайн уу? Гүзэлцгэнэ зүгээр үү? Харин тийм ээ, хиндүү шунаад байсан. Тэгнээ би ингэн гэж мэдээд байсан юм аа. Үе чи зүгээр үү? Цөөхөн гүзэлцгэн тавихгүй яасан? За одоо дараагийн заримгаа танилцуулцгаая. Шоколадтай зармик. Зогсхийн аргагүй тансаг амт таныг өдөрдөн. Сайн байна уу? Би бол чөтгөрийн тансаг өрх шоколадтай зармик байна. Энэ ч одоо юу вэ? Нийтийн оршуулгын зарсан шүү дээ. Хөшөө зүгээр үү? Ээж. Би зүгээр л шоколадны сайхан амтыг л хэлэх гэсэн юм шүү дээ. Миний бодлоор чи сэдвээ буруу сонгосон юм шиг байна. Одоо буух уу да? За. За дараагийн зармик гараад ирээрээ. Зармигны ертөнцийн өсөж буй од. Гаатай зармиг байна. Миний толгой дээр шоколадны үүрмэг асгавал Би бол амандын чихэрлэг бөгөөд давсархаг амтыг яна хөдлөхгүй байна. Би танд амьдралын чихэрлэг гашуун амтыг мэдрүүлнэ. Ямар гашуу юм бэ? Андаа онцгоор байхаар үнэхээр залах юм аа. Яагаад ингэж хэтрүүлээд байна? Манай хүүхдүүд энэ сарын зармик болох гээд дэндүү их шунсан юм шиг байна. За тэгвэл сүүлийн найзтайгаа танилцах уу? Ванильтай зармик. Өнөөдөр ч гэсэн бэлтээх юм аа та. Энэ нүцгэн толгой юу? Энэ ч гэсэн ялгаагүй. харин тийм ээ. Бүгдээрээ сайн байна уу? Ванильтай зармик байна. Үнэн дээр би бол бусад найзуудтай маань харьцуулахад хэтэрхий энгийн зармик. Гүзэлцгэн шиг эсэглэн шоколад шиг нэлоонч биш. Гаатай шоколад, ногоон цайтай зармик шиг шинэлэг өвөрмөц биш. Би яагаад энгийн ванильтай зармик болж төрсөн бол гэж их бодсон. Ээж авдаа ч их гомдсон. Тэмцээнд орох уу болох уу гэж ч бас бодсон. Гэхдээ ноён талхны ачаар би ойлгосон. Ванильтай зармигны энгийн байдал нь бол онцлог нь. Шоколадны сироп тавьчих бол чихэрлэг шоколадны сироптой зармиг. Тэгээд нэрс тавьчих бол чихэрлэг эсэглэн нэрс гүзэлцгэнтэй зармиг. Давслаг амонд сингэнсэн гааны навч хүртэл. Цагаан цаасан дээр шинээр зураг зурдаг шиг миний толгой дээр хүссэн бүх чимэглээ тавьж болно. Хөөх, тэгэхээр чамд бүх төрлийн чимэглэл зовхно гэж үү? Тийм ээ, ваниль юм чин боломжтой л доо. Би өөрийгөө ванильтай зармиг болж төрсөн гэдгээрээ бахархаж байна. Би энэ байгаагаараа л гоё. Хүүгээ гайхалтай ухаалаг болгож өсгсөн байна шүү. Тийм ээ, өөрийнхөө давуу талыг маш сайн мэдэж байна шүү. Хөөх, ванильтай зармгийг ийм сэтгэл татам гэж мэдээгүй юм байна. Харин тийм ээ. Ванильтай заримга чи үнэхээр том болжээ. За тэгэхээр одоо энэ сарын заримга танилцуулъя. Энэ сарын заримг бол ванильтай заримг байлаа. Тэр жаалч овоо юм аа. Ноён талгаа заримггүй үнэхээр жаргалтай байх шиг байна. За хоёулаа ч гэсэн одоо ингээд явах уу та. Тэгье.